안녕 여러분. За өнөөдөр багш нь 97 дугаар топикийн бичгийн 51, 52 дээр ямар сэдв ирсэн хэрхэн бичих ёстой байсныг тайлбарлаж өгье. За бүгдээрээ эхлээд уншаад үзцгээе. 추천합니다. 이 책은 한국 문화에 대해 쉽게 설명되어 있습니다. 어휘와 문법이 어렵지 않습니다. 그래서 한국어를 얼마 안 된 외국인들도 읽을 수 있습니다. 저는 한국어를 잘 못하지만 재밌게 읽었습니다. 이 책을 꼭 한번 гэсэн байна. За тэгэхээр 51-р дасгал ажлын маань гарчгаа заавал анзаарах хэрэгтэй тийм ээ. Гарчган дээр маань тухайн зүйлийг бичсэн зорилго нь орсон байдаг гэж үздэг штэ. Тэгэхээр санал болгож гинэ гэж байна. Энэ ном нь Солонгос соёлын талаар маш тийм ээ амархнаар тайлбарлсан байдаг. Үг болон дүрм нь хэцүү биш ээ. Тийм болохоор Солонгос хэлийг гэсэн юм. Нэг их удаагүйг гадаад хүмүүс ч гэсэн унших боломжтой, уншиж чаднаа. Би Солонгос хэлэндээ сайн биш боловч сонирхолтой уншсан. Энэ номыг заавал нэг удаа гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар энэ геог дээр нь 얼마 안 된 гэж юу юм болоо гэж бодчоо тийм ээ. Анхан шатны хүүхдүүд маань 얼마 гэхэд ямар нэгэн зүйлийн үнийг асуухтаа 얼마 гэж сурцсан байсан чинь энэ дээр 얼마 안 된 гэдэг хэлбэр нь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр нэг их удаагүй гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар дүрм оруулах ёстой вэ гэхлээр 은지 гэдэг дүрм оруулах ёстой. Ямарваа нэгэн зүйлийг хийгээд хичнээн удаж байгаа удаагүй гэдэг хэлбэрийг хэлэхдээ 은지 гэж хэлдэг. 은지. 자, солонгост ирээд 10 жил болж байна гэх юм бол 한국에 온 지 10년이 되었어요. 자, солонгост ирээд зөндөө удсан нэлээд удаж байгаа гэх юм бол 한국에 온 지 오래됐어요. нэг их удаагүй гэх юм бол 얼마 안 됐어요 гэж ярьдаг гэсэн үг. Үйл үгийнхаа хойноос 은지 гэдэг дүрмээ авчдаг гэж ойлгож байна. Үйл үгэн дээр нэмэх нь 은지 ахгүй. За тэгвэл энэ дээр ямар үйл үг орох юм шиг вэ? Солонгос хэлийг нэг их удаагүй гэж шүү дээ тийм ээ. Сурч эхлээд нэг их удаагүй гэж хэлж болно шүү дээ тийм ээ. 배우기 시작한 지 энэ хэлбэр байгаа гэсэн үг. 배운 지 얼마 안 된, 배우기 시작한 지. сураад нэг их удаагүй, сурч эхлээд нэг их удаагүй гадаад хүмүүс ч гэсэн ойлгоход амархан гэж хэлж байна. За тэгээд би солонгос хэлийг нэг сайн мэдгүй ч гэсэндээ сонирхолтойгоор уншсан. Энэ номыг заавал нэг удаа яах гээд байгаа юм. Санал болгоод байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл тэгж үзээрэй, ингэж үзээрэй гэдэг ямар дүрм байдаг вэ? 보다. үзээрэй, 보세요 тийм ээ. 보는 것을 추천합니다 гэж хэлсэн ч болно. санал болгож байна. Юугийн уншаад үзээрэй гэх гэдэг байна тийм ээ. 읽어보는 것을 추천합니다. ингэж хэлж болох нэ. За дараагийн харцгаая 52 дугаар дасгал ажил маань юу гэсэн бэ гэхлээр 옷에 고춧가루가 묻을 때 세탁해도 얼룩이 남는다. 고춧가루에 포함된 캡사이신 성분 때문이다. 이 성분은 기름에 녹지만 물에는 기억, 물로만 세탁하면 지우기 어렵다. 따라서 얼룩을 잘 니은어럿 세탁한 후에 햇빛이 있는 곳에 걸어두면 이 성분이 사라지게 된다. 자, хувцсан дээр 고춧가루 одоо 고추ний нэг алуу ногоотой тийм нундаг байгаа тийм ээ. Гару гэр нундаг болчихж байгаа байхгүй юу? Ингээд болсон үед угаасан ч гэсэн тэр толбон үлддэг гэж намнанда. Тэгээд 고춧가루 дотор нь байгаа 캡사이신 гэдэг орцноос нь болж байгаа юм гэж. Яагаад угаасан ч гэсэн үлдээд байгаа юм бэ гэж тийм ээ. За энэ орц найрлагын нь 기름에 녹지만 гэж. Тосонд хайлдаг боловч усанд тэгвэл яадаг байх нь хайлдаггүй байх нь шүү тийм ээ. Бид нар бичгийн хэлбэрээр үйл үгийг яаж үүсгдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болчихж байгаа. За, чи 않는다. тэгвэл орох үйл үг нь хайлах. 녹지 않는다. 물에는 녹지 않는다. сайн арилдаггүй гэвэл, сайн хайлдаггүй гэвэл 물에는 잘 녹지 않는다 гэж бичээс 5 оноо гэсэн үг. Онхон байгааз. За тэгээд 물로만 세탁하면 지우기 어렵다 гэж. зөвхөн яах нь усаар тийм ээ угаах юм бол арилгахад хэцүү байдаг. 팀에스 гэж 따라서 얼룩을 잘 энэ толбыг сайн яах юм арилгахын тулд гэж яаж хэлэх вэ? 려면 тийм ээ тэхийн тулд эсвэл 기 위에 гэдэг дүрм гэж болно. тэхийн тулд эсвэл тэгээ гэвэл гэсэн утгаар. 려면 기 위에
яах гээд байгаа юм? Бид нар арилгах гээд байгаа шүү дээ, тийм ээ? Чай арилгах гэдэг үгний дотор байгаа аль нь? Чиюда гэдэг нь явж шүү дээ, тийм ээ? чиюя면 지우기 위해 세탁한 후에 오갔으니까 따라 햇빛이 있는 곳에 날тай газар 걸어두는 өлөгч юм бол энэ орц найрлага тийм ээ тэр capsaicin гэдэг нь арилдаг гэж хэлж өгч байна. Сонирхолтой юм тийм ээ? Ийм байсан байгаа. За тэгвэл дараагийн жилдээ уулзцгаая. 안녕.